Шинэ бичлэгээр хаалцж байгаадаа баяртай байна. Хэрвээ та зүгээр л нүүрэн дээр инээмсэглэл тодруулах кино хайжсэн бол 100 газар ярьжээ. Ямар нэг шин зүйл эхэлж байгаа эсвэл эхлэхээс айж байгаа урам зориг хэрэг болсон хэм болгон үзээд нэх гой дулаахан мэдрэмж авах үз 2015 онд гарч ирсэн Flying Colors гэх Японы comedy drama киног сонирхолж байна. Киноны зохиолыг нь бод явлаас төлөн бүтээсэн. Ахлах ангийн сурагч ирнэ, академик мэдлэгийн өрдөө 4-р ангийн хүүхд ихтэл тэнцүү. Багш нь ерөөсөө тоодоггүй. Аав нь бүр хоосон толгойтой гэж тоогооч байсан Сайка охин хэрхэн Японы топик сургууль руу орохоор шийдсэн. Тэр явцдаа ямар бэрхшээлүүдэд тулгарсан талаар өгүүлэх сонирхолтой кино маа. Ингээ бүгдээр эхлээ яах вэ? Лайкад арцгаагаад бичлэг рүү орцгоё. Өнөрхөн ахтаны чипс аваад ир. Чипс. За тэгэхээр манай киноны гол дүрийг Саяка гэдэг. Тэрээр дунд сургууль сурдаг жирийн л нэг охин ба түүний мөрөөдөл нь ердөө найзуудтай л болох. Бага байхаас л бие суултай байсан тэрээр үүнээсээ олон найзуудтай болж чадаагүй. Бусад хүүхдүүдтэй харилцах их хэцүү байнга л дэрлэхүүлдэг байсан юм. Түүний аав эрэгтэй дүү нь мэрэгжлийн бейсболын тамирчин болоход л бүхнээ зориулдаг нэг. Өөрийнхөө билүүж чадаагүй хүсэл мөрөөдөлтөө хүүгээ хүргэхийг л хүсдэг байхгүй юу? Тэрнээсээ болоод охтуудаа тийм сайн анхаарахгүй. Бага дүү Саяка хоёрыг ээж л анхаарч халамжлана. Нэг удаа Саяка сургууль дээр толгоо бөмбөн цөхөлж бэрцсэн ба ээж нь тэр дээрөө яараа ирдэг. Сургууль дээр үл тоогдож дээрлүүлж байсан түүнийг ээж нь өөр сургууль руу шилжүүлсэн хэдий ч мөн найзуутай болж чадахгүй байсан юм. Гэвч нэгэн удаа тэр хоёр алхаж байгаад хөөхөн сурагчийн формтой охтыг харан хэсэг гайхан зогсдог бөгөөд эцэст нь нэр сургуульд охиноо оруулахаар болж хичээл хийхгүй ч байсан хамаагүй охиноо аз жаргалтай байвал ээж нь жаргалтай байна л гин. Тэ хичээл нь чихэлвэ. Энэ удаа дахиад дээрлэхүүлчихгүй байх юмсан гэтэл эсэргээрээ нэг 3 годгонсон охин манай хүнд янз бүрийн трендээсээ заанаа. Үсийг нь боож уруулаг гэж өнгөлөөл. За тэр нэх гол биш. Мань хүн амьдрал заа анх удаа л найзуудтай болж байгаа нь. За үүнээсээ хойш хэдэн жил өнгөрөөд Саяка том болсон. Нөгөөд маань нэг тийм хөөрхөн охтын практич гэх юм уу? Ард суучаал толдойл өгдөг тийм охтууд байдаг да. Тэр ид нийлээл болохоос болохгүй бүгдийг хийнэ. Насаа хотлоо шөнийн клуб хүртэл орж яваад байрагда тэндээсээ зүгтаад янзаар л төв байна. Одоо ч гэсэн Саякагийн аав дүүгэн л анхаардаг хэвээрээ. Ер нь түүний загинж өглөхөөс өөрөөр тэр хоёр хоорондоо ойлгохтой юм ярихгүй. Өдрөөс өдөрт юбхэн богиносож будган зузаараад байгаа охиндоо ээж нь санаа зовдөгч ахлах ангийн том охинтойгоо тухтаа суугаад тэгж амар ярих боломж олдох нь юу л бол. Гэтэл нэг л өдөр Саяка нэлээд том асуудалд орхон тэр. Ангийнхан багш угаасаа энэ хэдэд айгүй дургу байхгүй юу? Тэ мэдээ цүнхнээс нь тамхи олцсон юм чинь зөх ёсоор нь шийдэх нэгээд барыг сургуулаас нь хөөх юм яригдаал эхэлдэг. Энэ үед ээж нь үнэхээр их яаж гуйсны эцэст Саяка ямартай сургуулаасаа хөөгдөхгүй. Оронд нь хэсэгтээ сургуулаасаа чөлөөлөгдөөр л болж байгаа. Хичээлдээ хэсэг явахгүй болохоор өсөмсөж бодуулаад. Гэхдээ бас тийм яадг алдсан муу хөх дүгэн биш байхгүй юу? Цаанаасаа л нэг буруу юм хийснээ мэдрээд гимшээл байгаа нь чаваас. Энэ үед хараа ээж нь түнд хичээлдээ явахгүй байх энэ хугацаанд их сургуульд эсэх хүүхдүүдэд тусалдаг сургуулийн газарт очиод үзхийг ятгах чаддаг. За тэгээ маргааш нь очиж уулзнаа. Энэ багшийг нь Цубота гэдэг. Гидсэн нэлх гарсан шар устай охиныг хараад эхлээд гайхдагч хүнтэй эвтэйхэн гой харьцаж амархан ойлголцсон ажлаа сэтгэлээсээ идэг багш гэдгийг шууд л харж болно. За юуг нөхөр Саяка бол хичээлдээ үнэхээр муу бүр сурвалгаараа хамгийн дорж агсдаг. Түүнээс тест авч үзэхэд ердөө 4-р ангийн хүүхдэл мэдлэгтэй гэж гарч ирнэ. Гэсэн ч бүх тестийг уншаад өөрийнхөө бүгсэнд багш нь түүнийг урамшуулнаа. Ямар ч тач оролцсон л байгаа сте. Яг энэ л баггүй юу? Энэ эрийг хандлах чинь чамайг ямар нэг зүйл заавал хүргэнэ. Ингээд их сургуульд орно гэж мөрөөддөг ч байсан Саякад хэрвээ чи хичээх юм бол боломжгүй зүйл байхгүй л гэсээр бүр амар том топ сургуульд элсэх хүслийг нь өдөөдөг. Манай хоёр Кео гээд Японы топ их сургуульд хичээгээ заавал орох зорилгыг урдаа тавьж байгаа нь. Одоо би юу та зүгээр сургуульч бүр Кео их сургуульд уу байж боломгүй юм гэж итгэж ядан инээсээр л. Нэрэл мөрөдөл зорилго чинь хүнд хэлэхээс ч ичмээр байх хэрэгтэй гэдэг цэрэл болж байгаа. Айгүй хөөхөн энэ зорилгоо ээждээ шилэн найзуудаа хэлэхэд бүгд шоолж инээнэ. Гой хавт гисэн хичээлээ хийхин түнд их л таалагдж байгаа бол та. 4-р ангийн мэдлэгтэй хүн чинь гүйцэж ирэхин тулд нэлээд л хичээх шаардлагатай болов байх. Цубото багш бол хүүхэд болгондоо нэг бүрслэн тулж ажилладаг. Тэр хүүхдийг мэдэхгүй байгаа зүйлээс нь болж хизээч өөрөг нь тэнэг мангар гэх мэдрэмжийг төрүүлдэггүй. Бүр цаанаасаа л нэг багш болоход төрсэн сэтгэлтэй хүн. Дандаа л гаргасан жоохон амжилтаар нь урамшуулж яадаг ба мань хүн энэ удаад 100-аас 5 оноо авахт нь баяр хүргэж байгаа нь. Нэг том ахиц амжилт гэж ихэнх хүмүүс хэлэхгүй л дээ. Гэхдээ л дараагийн алхмаа хийхэд эн чинь туслана штэ. Саяка маань бүр Японы газрын зургийг ч мэдэхгүй. Уурд хой зүгээс алхахгүй. Үүнийг ч багш маань төвшөөхгүй тайлбарж ойлгуулнаа. Ийм том зорилго тавьсан охиноо аав нь дэмил цаг мөнгө өрж ингээд бас л уурал загнаастай. Наас сургалт чи худлаа харьц залж байна. Би л төлбөрийг нь төлөхгүй шүү л гэдэг.
Угаасаа охин нь тийм том сургууль байтугай зүгээр энгийн сургуульд ч юу н тэнцгэргүй байхгүй юу? Ээж нь харин эсрэгээр охиноо эцэст нь ингэж нэг юм зориг мотивацтай байхыг хараад үнэхээр их баярлана. Аав нь зөвхөн хүүдэл хамаг мөнгө цаг зав зарцуулдаг болохоор Саяка аавтайгаа бараг харилцаагүй шахуул байдаг. Энэ сургуультад нь мэдээж өөр хүмүүс байгаа. Бас л хичээл ном хоёрт дургу ээж аав хүчээр авчирсан хүмүүс зөндөө байлгүй яах вэ? Харин дуртай зүйлтэй нь холбож хичээлд нь сонирхолтой болгож чиглүүлэх тал дээр Цубота багш үнэхээр сайн. Цубота багш шиг зөв чиглүүлэх юм бол хичээл их дургу хөхд гэж байхгүй л мэт. Зорилгодоо хүрснээр ямар ач холбогдолтой болохыг бүгдд нь нүдэнд харагдлаа ойлгуулж өгнө. Мэдээж урамшуулахаас гадна бас алдахад нь шийтгэл болгож нүдний буудагс хормосыг нэг нэгээр нь авна гэх мэтчлээ улам сонирхолтой болгодог. Хэрвээ тодорхой хугацаанд оноогоо ахиулж чадвал багш нь өөрийнхөө ичмээр зураг үзүүлнэ гэх мэтээр хичээлийн аргууд нь хөгжилтэй. Саяка мэдээж хичээлээ хийх ч гэсэн найзууд нь түүнд маш чухал. Тэднийг орхихгүй. Харин тэднэр нь ингэж хичээж байгаа түүнийг хараад бас нэлээд өөрчлөгдөж буй мэт. Чи эргээр өөрчлөгдөхөд эргэн тойрныхоо хүмүүс ч ингэ шууд нөлөөлнө. Ингээд үсээ буцаад хараар бодуулан хичээлдэж орноо. Кео их сургуульд орохоор шийдсэн гэхэд ангийнхан багш нь бүр шоолж инээхэн тэр. Хэрвээ чи тийм том сургууль тэнцчих юм бол би сургуулийн урд нутгийн зураг авахсан чи яах вэ гин. Энэ явдлаар ангийнхан багш Цубота багштай уулзж байхыг харчихсан тэр. Өөрсдийнх нь сурагч нэмэлт сургалтанд явж байгаа дурууцчлаа юм байна л да. Бас дээрэс нь угаасаа найдваргүй хүүхэд битгий цаг зав гарга. Эсвэл зүгээр л мөнгө олох нь тань тийм чухал байгаа мó гэх мэтэр нэлээд үг хайнаа. Харин манай хүн хизээж хангалтгүй сурагч гэж байдаггүй. Хангалтгүй багшд гэж байдаг гээд Саяка Кео их сургууль тэнцэх боломж багч гэсэн байгаа гэдэгт итгэж байгаагаа хэлдэг. Аав нь ч тэр энэ үеэс охиноо хичнээн хичээж байгааг баг багаар анзаарч буй мэт. Мөрөдөл зоригтой болж байгаа охиноо харан ээж нь ч гэсэн үнэхээр баярлана. Цубота багшд Саяка шиг хурдан ахиж дэвшиж байгаа сурагч байхгүй гэдэгч харамсалтай нэг сургуулийн шалгалт хүртэл хугацаа нэлээд бага үлдсэн тул улам шахах хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 7 хоногт дор хаяж 6 удаа ирж хичээлдээ суух хэрэгтэй буюу энэ хэрээр төлбөр нь ч гэсэн ихснэ гэсэн үг. Ингээд охин дүүгийнхэн даатгал хадгаламжийн мөнгийг аваад дээрээс нь зээлч хийх бөгөөд ээж нь нэм цагийн ажил хүртэл хийж охиныхоо төлөө байдгаараа л хичээх болдог. Түүний сургалтын төлбөр нь хэр их хэмжээний мөнгө болохыг хараад үнэхэр сэтгэл нь өвднө. Манай хүний философи бол найзуудаасаа хизээж урвахгүй. Багада үнэнч найзуутай болохыг хичнээн мөрөддөг байлаа да. Гэсэн чинь тэд гинт л ярилцах хэрэгтэй байна гэхэн тэр. Юуны талаар вэ гэхээр найзууд нь түүнтэй ахиж хамт нарийн зингэхгүй. Хэрвээ биднээс болооч шалгалтаа муу өгвөл бидэнд муухай авах болно. Тиймээс шалгалтаа өгөх хүртэл дэмцээр байна гэдгээ л илэрхийлж байгаа. Энэ хэсэг бүр айгүй хөөрхөн. Голцоо кинонд найзууд нь чи өрднийхаасаа өөрчлөгдлөө бла бла дээрлэж мэрлэхээр шофтерлол эхэлдэж штэ. Тэгсэн чи энэ дэр найзууд нь чиний ачаар би ч гэсэн зоригтой болбоор санагдаж байна эдэргээд айгүй дэмжиж ойлгох гэж хичээдэг. За ингээ мань хүн хичээлээ хийсээр бүхэл арга чаргаар тууштай үзэж байгаамаа. Хэдий хичнээн эерэгч гэлээ. Бараг боломжгүй миг боломжтой болгох гэж хичээгээд байгаа штэ. Дунд нь гутрах шантрах үе тулгарнаа. Ямар мундаг амар хүүхдүүд тэр сургуульд ордог юм мэдээд өөртөөгөө харьцуул сэтгэлээр уналгүй яах вэ? Тэр болгонд багш нь боломжгүй зүйл гэж байхгүй гэдэгт итгүүлсээр. Итгэлийг нь унтраахгүй тулд байдгаараа л хичээдэг. Саяка түүний төлөө хичээж байгаа энэ хүмүүс байгааг ойлгоо үсээ тайруулж ганган хээзэр хувцаа энгийн бэлтгэлийн хувцаар солио өдөр шөнөгүй хичээлээ хийсээр. Чи хичээж эхлэхэд хорвоо ертөнд чамтай хуйлднаа л гэдэг шиг. Нөгөө шар үстэй панк залууч нь өсмөсөө энгийн болгоцсон. Тэр ч гэсэн Саякагаас үлгэр аван хичээгээл байгаа. Ингээ хэдий хичээж байгаа сайжирсан ч гэсэн төвшин тогтоох шалгалтууд дээр хангалттай өндөр оноо авч чадахгүй байсаар. Үүнтэй зэрэгцэн аавч дүү юуцааг нь зодж ахын тэр. Яг үндэ дүү нь бейсбол тоглохыг хүсдэггүй л болж таарж байгаа. Аав нь л энийг хүлээлт дарам шахалтаар тоглосоор ирсэн бөгөөд одоо хязгаартаа хүрчихгүй юм. Үүнээс цааш бейсбол тоглож чадахгүй л гэдэг. Энэ үед дүүгэж өрөвдөөд өөрөө ч хүссэн хэмжээнд хүрч чадахгүй зориг мөрөөдөлтөд баг багаараа эргэлзэх нь ихсэж энэ гэрийнхний хувьд бас бие биенээ ойлгохгүй дэмжихгүй их л хэцүү цагийг туулнаа. Юута дүүн бүр согтуу гэртээ ирж аавда зодуулснаар эцэст нь бейсбол гихчийг тэр чигтэн тавьж явуулахаар л болж байгаа. Дүүн их өрөвдөлтөө. Ухаан орхосоо өдний хүртэл бейсбол тоглосон хүн чинь одоо өөр юу хийж чадах юм бэ? Энэ үед л ихс нь бараг бууж өгөөдөөс мөрөөдөл зорилгодоо ахин нэг ханцуу шамлан орохоор болж ээжигээ дагуулan мөрөөдлийн сургууль дээр нэг очиж үздэг. Тэр үед тэн зураг даруулгаас татгалзан заавал энэ сургуультай тэнцэж ижил зураг авах болно гин. Хэсэг хугацааны дараа Саяка ахиад төвшин тогтоох шалгалтаа өгсөн бөгөөд энэ удаа шалгалтын хариу мөрөөдлийн сургуультай тэнцэх магадлал 50% гарсан юм.
Үүгээр дамжуулан хэрвээ эгч нь KO их сургууль тэнцэж чадвал чам ч гэсэн юу ч одоо эхнээс нь хийхэд оройтойгүй гэж дүүгээ тайлбарлах бөгөөд дүүдээч мөн урам зориг өгөхийн тулд хичээж байгаа нь. Энэ мэдээг сонсон гэрийнхэн бүгд түүнээр бахархаж уйлах гайхан зэрэгцнэ. Ингээд яг элсдийн шалгалтын өдөр их хэмжээний цас орж аав нь хөргөж өгөхөр болох нь тэр. Энэ оронд аав нь юм ярих гэж хичээсэн ч Саякад энэ юусоо таалагдсангүй. Уг нь аав нь харалган хиндэггүйлсэн болохоос ямар сайн хүн бэ гэдгийг үргэлж өгтөө мэддэг л байсан юм. Ээж нь ч тийм болохоор л суусан байхгүй юу. Ингээд шалгалт руугаа ороход нь аав нь түүнд анх удаага амжилт хүсэн орилох нь тэр. Ингээд ямар тач ихнийхээ шалгалтыг даваад бөөн л баяр болцгоодог. Одоо түүнд ахаа хідэн шалгалтууд байгаа ба ямар тач бэлтгэлээ бүгдийг нь хангасан. Үүнээс цаадахыг нь азандаа л найдаж үлдээхээр болж байгаа. Ариадо. Харамсалтай нь дараагийнхаа шалтгаыг өгөхөд гиз мэдсэн баслаад ойр ойрхон 0 гүгөөд их зүүхэн л өгнө. Тийм азгүй байхтай яхаа зэ. Англи хэл түүхэд иргэд нийт 3 шалгалт өгж байгаа байхгүй юу? Маргааш хамгийн сүүлийнхэн шалгалт. Энэ шалгалтаа өгж байхдаа багшийнхаа заасан сургасан гээд бүгдийг л дотроо бодоостой. Эцэст нь чадах бүхнээ хийж дуусгасан учраас хариугаа хүлээх л үлдсэн. Шалгалтын оноонууд эхнээсээ гараад эхэлсэн бөгөөд тийм сайн байсангүй. Багшаасаа шууд л уучлалтгүй. Гэсэн ч багш нь ахаа бүхтэн гартал нь хүлээе гэд жоохон ч гэсэн найдвараа тээсэр. Яг нь мөрөөдлийн сургуультаа орж чадахгүй байсан ч өөр сургуульд орохоор хангалттай өндөр өнөө авсан хэмжингээд багш нь ямартаж эргэл байгаа. Их сургуульд орохооргүй гэж байсан хөвчтэй. Эцэст нь бүх шалгалтаа өгд уссан болохоор найзуудтайгаас нэг уулзах сэтгэлээ төвтэн. Өрдийн айдал инээж хөөрөлдний гаралгүй байх уу. Найзууд нь түүнд ихтнэн чухал үлээ. Ингээ маргааш нь ай сандрах зэрэгцэн эцсийн яриугаа шалгах бөгөөд тэрээр мөрөөдлийн сургууль болох KO их сургуультай тэнцэн байх нь зэр. Энэ мэдээндээ өөрөө ч итгэсэнгүй. Тэр дээр бол багштайгаа хуваалцахаар очив штэ. Багш сурагч аль аль нь нос нулимсандаа утгалдаж бөөн улаан байлан болно. Хинч биш гэж өөрийгөө боддог байхад нь итгэсэн тэр ганц хүн. Аав ээж нь ч гэсэн эцэст нь охиноо чадсанд хязгааргүй баярлана. Багада би хаана өвдөж сэтгэлийг нэг зовоодог байсан охин нь одоо том болжээ. KO их сургууль тэнцэн Саяка амлсан ёсоор ангийнхаа багшийн нүцгэн зургийг авч байгаа нь. Хэдий багшийн хувьд онцгүй байсан ч хэлсэндээ хүрж гинэ гэдэг бас болж шин штт. Саяка ийхүү өсөд төрсэн гэрээ орхио явах цаг нь болсон. Киноны төгсгөлд аавда яг л жаахан охин байхдаа үүрүүлдэг байсан чигээ үүрүүлсээр гэрээсээ үдэж гаргуулж байгаа нь их л дулаахан. Аав нь ч охиноо нулимс дүүрэн гаргаж өгнө. Хөөхөж жоохон харалган хинэггүйлснээс биш их сайн хүн байлгүй яах вэ? Түүний хичээсэн хүч хөдөлмөрийн үр дүнд ганцхан Саягагийн амьдрал өөрчлөгдөж зогсохгүй. 90 төрнийхэн бүх хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгаа. Тэрээр хорны галт зэрэгэнд явахдаа багшийнхаа битэн захиаг унших бөгөөд багш нь Саяга шиг сурагчтай байсандаа үнэхээр баярлж байгаагаа илэрхийлээ. Яв замдаа нь өдөж өгч буугаар энэ хүүг кино маань дуснаа. Бүх магадлалын эсрэг тэнцэж байгаа зүтгэж байгаа андердог концептыг кинонд ер нь хүмүүс аль туртай байдаг шүү дээ. Ангийнхан багш чинь их сурвал тэнцэхгүй гэж шоолж инегээд бүр төрсөн аав ч гэсэн ер нь найдлагаа хайцсан байсан. Гэхдээ хүн өөртөө илүү боломж байгаа гэдэгт итгэж өвнөнд чиглүүлэх хүнийг болох ямар чухал болох мөн ямарваа нэг зүйлийг эхлэхэд хизэж оройтгүй талаар өгүүлэх ийм кино байна. За тэгээд дараагийн бичлэг удахгүй орно гэж хэлчихээр ер нь амар удаад байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор удахгүй уулзаж худлаа ярихгүй. За тэгээд бүгдд нь хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд амжилт хүсье. Өдрөө сайхан өнгөрүүлээд сайхан амарцгаагаарай. Чао.